За сайн байцгаана уу. За өнөөдөр ингээд бид манай намын 31-р их хурал ингээд болж байна. За энэ удаагийн хурлын онцлог нь бол хамгийн олон эмэгтэйчүүдийн оролцоо хангасан ийм хурал болж байгаа. За энэ удаа бид намда эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх буюу нийт одоо гишүүдийн 40% нь эмэгтэй гишүүд болох ийм том өөрчлөлтийг хийх ийм онцлогтой хурлыг бид хийж байгаа. За миний хувьд бол эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл байдаг. За тэгээд төрөөд өнгөж 2 сартай өмнө намынхаа хуралд оролцохоор ирсэн маань бол намынхаа шинжилэл өөрчлөлттэй танилцах, одоо гарч байгаа энэ намын гишүүдийнхээ ур чадварыг сайжруулах, дотооддоо бүх хүмүүсээ чадахжуулах, хүмүүн капиталыг ингээд сайжруулах гэсэн энэ онцлогуудыг маш ихээр дэмжиж оролцож байгаа. Мөн залуу хүнийхээ хувьд AI түшиглсэн дижитал шилжилтийг бол маш их дэмжиж оролцож байгаа. За тэгээд ингээд өнөөдрийн одоо намын хурлаа даргаах сонгуул маань бол учрал сайд маань дээр нэмээд 5 гишүүн маань бол ингээд оролцож байна. За тэгээ энэ хоёр намын өрсөлдөөнд маань бол амжилт хүсье. Тэгээд намын хурал маань улам илүү амжилттай, манай нам улам илүү өргөжин, эмэгтэйчүүдийн хүч оролцоо улам их хүчтэй оролцоотой ийм нам болно гэдэгт итгэж байна.